Би муутай биш тийм. Би юу Тэр хоёр сайжрах байсан байна ягаад вэ? Дутаан байд тийм арилж. ядж чагаад нөгөө тийм бандгар. За сайн бацгаана уу. Би өнгө сая босчоод өдөр унтцсан байж байгаа. Тэгээ сая босчоод одоо нэг хоол ундыг хэлэх гээд явж ийн би тэгээд ер нь влог хийж эхэлдэг юм уу гэж бодсон. Зөвхөн Facebook дээр хийдэг лайв бичлэгнүүд биш. Миний өдөр тутмын амьдрал гэр бүлийнхэнтэйгээ байгаа өдөрт ер нь ямар ажил амжуулсан юу хийж яг ингэж сонирхолтой влог хийх юм уу гэж бодож байна. Шалтака. Ой, ямар танхаа юм би ч одоо. Ой, шалтака чи гад хэнийг харуулж суугаа юм? Үнсэрэ. Yummy. 신라면. 하나다가 달콤하고 되는 게 좋죠. 온도고 넣어서 쇼기. 진짜. Hi. I love you. За энэ миний хакатлсан палаж өнөөдөр буцааж явуулах хугацаа. Тэгээд энэ уутандаа хийгээд бас энэ эмгийг бас хакатлсан. Тэгээд иш орж палаж харъя гэвэл Worry ярагдаад байна. redtherunway.com. You're a horrible cameraman, man. Rain, let's go. Before? Are you excited to get your hair done? Тэр үгтийг хараарай. Сууж байгаа юм. I'm serious. Чихийн хараа. Дэлгэн чихтэй үгт. 자, 우선 안 썼어. 나 잘다. Let me see your haircut. Ooh. Yeah, 맞아 줬어. Bye. Bye. It was just like a movie. It was just like a song when we were young. Cozy 101.1. Oh my gosh. За энэ ч яг надаа энэ бэлгэн төгсөн өнөө авсан юмнууд бол ийшээ байж гэх. За би тэгж жагаад үсээ будна гэд ийм өнгө авсан. Тэгээд энэ өнгөөр би өмнө нь нэг будж ирсэн. Айгуу гоё. Chocolate brown гэдэг энэ тэгсмэрл айгуу улаан дуу туяатай бор өнгө болдог. Айгуу гоё юм. Тэгээд миний үс айгуу өтгөн болохоор ингээ хоёрыг авчлаа. За би тэгээд дараа нь энэ үсээ будчаад ямар өнгөтэй болсон бэ? Яаж будж байгаа бас яаж хэрэглэхийг үзүүлнэ. Энэ тэгээд
Face shop-ийн бодогнууд дандаа юм байгалийн гаралтай ийм цэцэгний бас энэ нөгөө нэг silk торг хийдэг. Үр тэгээд ийм мөөг зурны алцтай. Усан дараа ирүүл ус гэмтээдэггүй юм бэлээ. За шоо. Нүүр цэвэрлэгчнүүд бид нар яг надад өнгөө бэлгэнд өгсөн. Гэтэ би тамнаас нь бас хоёрыг авсан байгаа. Энэ хоёроо. Энэ би багсаа цэвэрлдэг. Нүүр авч байгаа. Манай дүү бас нөгөө нүүр аваад болохоор хоёрыг авсан. Эднэр болохоор арай жижигэн. Яа тэгээд энэ хөвөн бол нүдэнд айгүй гой зүйл би нүднийхээ бодгийг бодлогодог. Хөвөн байгаа. Энэ дөрвжин хөвөн. За тэгээд энэ алттай бас хүн орохоодотой янз янзын мөөгний алттай гэсэн юм үрчлээний эсрэг хөгшрөлтөөс хамгаалах юм жел маск байгаа. Дотроо нэг юм арай зузаан жирийн нөгөө даав маск шиг биш. Гелэн маск байгаа гэж жаад тавьж үзүүлнэ. Тэгээд энэ миний хамгийн хайртай уруул өнгөлөгч. Миний уруул аяа нөхөрөө тэгээд нөгөө оноос аллерги өгөөдсэн гэсэн штэ. Тэр аллергитай болсноос хойш нэг төрхөд зүгээр болсон. Мангоны үртэй. Тэгээд бас юм pomegranate үртэй. Ийм уруул өнгөлөгч. Тэгээд хамрын хар батгаар арилгадаг наагаад гууж авдаг. Магнаараа хамрын хар батгарнуудыг сугтнаа. Тэгээд дээрээс нэг маск тавиад өнөөдөр энэ арьсаагаа арчлаад гоё. Яна тэгээд шинэ маск ирсэн байна эднийг. Face shop-ийн хоо хаадатай ногоон цайтай энэ хоштой. Энэ хошоо юу вэ? Koji berry гэж юм. Арай хошоо биш хаа. Арай өөр төрлийн жимстэй. Энэ гурван төрлийн маск авсан. Тэгээд энэ миний хамгийн дуртай химис самус. Энэ химис самус айгуу гой богинохон шинхэн тэгээд айгуу натурал харагддаг. Тэгээ бас энэ наад хэсэг нь айгуу нэмэх учраас ингээд нүд хатгаж өвдөдөггүй, нүдэнд айгуу эвтэйхэн нүдний хэлбэрт айгуу гой ингээд цогцсон. Тэгээ би бол урд хайдлаас нь жоохон хасч тайрж ээж миний нүдэнд таардаг. Урт нүдтэй хүмүүсээ шууд нааж болно. Тэгээд богинохон нүдтэй хүмүүс заавал богинцгож тайрж ээж наагаарай. Энэ стил нь longs гэсэн ийм стил. Энэс хоёрыг авсан байгаа. Тэгээ би нэг хэрэглэжээд хайдаггүй. Нэг самусаа баг 3 4 5 хэрэглэжээд хайдаг. За тэгээ энэ бол шинээр ирсэн бүтээгдэхүүнүүдийн sample гэдэг өнгөө өгсөн байна. Энийг бас бэлгэнд өгсөн. Энэ бас айгу усны хамгаалттай контур, нүдний контур гэдэг энэ улбар шарангуйтай контур. Энэ айгу гоё хэрэглэхэд гоё. Тэгээд баг усаар угаагаад ч арилдаггүй. Энэ юугаа энэ бас sample CC кремний sample өгсөн байна. Follower-д айгүй хурдан нэмэгдчихээн. Snapchat-ийн фильтрүүдээр тоглох туфтай. Энэ фильтрийг хараа. Юу нэрээ зураг зарсан юм шиг. За өшөө амар фильтр байна. Зэгнүүд. Энэ гоё фильтр шүү дээ. Миний арсыг амар гоё харагдав. Яг одоо би нүрээ угаах гад тэгээд надаас айгүй олон хүн яаж мейкап байрлагдаг вэ? Бас нүрээ яаж цэвэрлэдэг вэ гэж асуудаг учраас тийм энэ влогнд оруулахаар шийдлээ. Тэгээд жоохон гэрэл муутах шиг манай гэрэл 3 гэрэл гэдэг юм. Хоёр нь шатчихж жоохон харахгүй харагдаж байгаа. За тэгээд би ихэнхдээ бол нүрээ айгүй тод буддаг. Тийм учраас нүдээ ялангуяа ингээд контур тэгээд усны хамгаалттай самуусны бодог хэрэгтэй учраас эхлээд нүднийхээ бодгийг арилгаж өгнө. Нүдний бодог арилгахдаа Neutrogenaгийн нүд бас уруулын бодог арилгадаг шингэн энийг хөөндөө шингээгээд За тэгээд нүрээ угаахаас өмнө эхлээд нүрээ сайн усаар эхлээд халуун бүлээн усаар сайн оргож өгнө. Яа тэгчээ нүрийнхаа бодгийг арилгахтаа би Neutrogenaгийн Fresh Cleansing Makeup Remover гэдэг бодог арилгадаг. Кремэн бодог арилгадаг юм байгаа.
Энэ айгуу гой хөөсөрдөг. Миний нүүрэн дээр бас юм гаргаад байдаггүй. Айгуу тохирдог байхгүй миний арсанд. Энийгээ сайн ингээд нүүрнийхээ бүдгийг сайн дотортол нь ингээд сайн массаж хийж өгөөд. Өнөөдөр би тэгээ хар батгаа бас наагаад ингээ хуулж авдаг юмар хуулж авна. Тэгээ нүүрэн дээр маск тавина гэж бодож байгаа. Нэг өдөр амарсных сайхан арьсаа гоё арчлаад. За ингээ массаж хийснийхаа дараа би усаар зайлж өгнө. Тэгээ ус нь бол жоохон халуун бүлээн усаар угаадаг. Тэгээд усаар сайн савнгаа арилгаж өгдөг байгаа. За ингээд будгаа арилгасныхаа дараа нүрээ дахиж цэвэрлэн. Дахиж цэвэрлэхдээ би энэ Acne.org-ийнхаа цэвэрлэгчээр энэ бол юм мөнгөгүй цэвэрлэгч байгаа. Энэ гарна хөөсрүүлж агаад ялангуяа энэ яг юм гардаг хэсгүүдээр сайн маш зөөлхөн мөнгө массаж хийж өгөөд. Тэгээ миний сорив батгамд арай дээрдээд байгаа. Өмнө нь бүр амар өвчтэй хурж болохгүй амар өвддөг байсан. Яа тэгээ наашинтай сайн массаж хийж өгөөд. Тэснийхаа дараа дахиад халуун бүлээн усаар. Бүр халуун усаар биш. Яг таарсан бүлээн усаар. За усан дорхоос өмнө би нөгөө хар батгаа наах юм эхлэе хийчихье. За энийг би өнөөдөр Face Shop-оос бодлож авсан хар батганы хамранда наадаг юм байгаа. Яа, доторх нь энэ. Тэгээд яаж хийвлэхээр ихлээр хамар хэсгийг усаар наргаад хуулж аваад тэгээ ингээд хаттал нь үлээндээ. За би 15-аас 15 минут хүлээсэн. Тэмээлийн таталтаад хүрэн. За одоо би хуулж авна. Тэгээд иймэрхүү маскнуудыг дээрээ доороос нь ингээд дээш нь ингэж хуулж авах юм бол илүү сайн хатаа модчихсан. Татдаг. Вау, энэ амар сайн алддаг юм байна. Утчихш. За энэ баг зөндөө харагдав. Май. Ингээл бүр амар харагдаж шин. За тэгээд би одоо арьс маань хуурай байгаад байна. Ямар ч тосрохыг байгаад байна. Би бас арьсаа гуйжуулъя. Ойр арьсаа гуйжуулаагүй ч. За би Face Shop-ийн Papaya Peeling арьс гуйжуулдаг. Тэгээд ингээд арьс өөрөө гуйжаад ундаг. За ингээд нүрээ гүт цэвэрлжлээ. За одоо би усан дараа тэгээд гарч ирсний дараа тос мас бүх юм адрах юм тэгээд газ усан дараа гараад ирээ. За уснасаа гараад ирлээ. За би одоо шууд нүрэндээ маск тавина. Эхлээд нүрэндээ тос түрхээд. Ер нь би нүрээ угаачаад хүмүүсэл усан дарсныхаа дараа хамгийн түрүүнд нүдний төс төрөхдөг байгаа. Тэгэхгүй бол нүдний арьс бүр ингээд таталтаад байдаг юм шиг санагддаг. За би өнөөдөр Face Shop-оос ийм маск авсан. Тэгээд ийм гелен маск хүмүүс бас хэрглэж үзээгүй хүмүүст бас сонирхуулъя гэж бодлоо. Энэ хүн орхиодотой тэгээд янз янзын мөөбний халттай алт
24 каратны ялттай үрчлээ. Тэгээ бас үрчлээнээс хамгаална бас гоё арьс цайруулж гоё гэгээлэг гоё залуухан арьстай болгоно гэсэн ийм маск байгаа. Тэгээ энэ зүгээр даун маск биш. Жел маск. Хавар олж авч явж байгаа гадаа салхитай. Амар хөөрөшөд байдаг. Нүний хатасыг. Төрөж өгөөд. Яа тэгээд бас уруулнаа. Анаа хатасыг цааш ингэж. Тэгээд урууламжлагчаад ирэхэд за ингээд унтахтаа бэлэн болж байгаа юм да. Би тэгээд ойр. Yeah. Hello. Ингээ би унтыг гэсэн чинь ингээ бас нойр хөрөхгүй. Тэшүүн ингээ нойр хөрдөг болчиход байгаа маа. Тэгээд 80 сая уналт гэдэг энэ телевизийн нэвтрүүлэг юм шиг энийг үзээд хөтлөө нэг Юу гэсэн буу яасан нэг л ясан байгаа юм шүү. Болоо салаа тэгээ дөрвөөс л юм шүү. Хүүний хөвчөд тийм биш үү? Дөрөв бас тэгээ мөрөд чи. Эмэдээ. Энэ одоо яаж ч цайварыг яхаар цугч. Харин тийм. Би муутай биш тийм. Бид нэр хоёр сая төгрөг тавьсан байна. Ягаад тавьсан бэ? Хавирч одоо хүн нэг тавтай хэдэн авирахтай? Нэг тавтай 20 жил байх. Ханьяхаар бодвол. Та чи хүнээр биш хониор бодоод байна. Хавирга тоолоод үзэлтэй. Гүш тэраа. Мэдээгүй яа. Гаднаас нь Бүр дутаа байт чи хайрцаж. ядж чад нөгөө тийм бандгар. Уусаа буугаа байсан шүү дээ. Уусаа ойлгомжтой энэ дэр. Юу хавирга. Буу одоо хавирган дээр тавиад алдчихлаа шүү дээ. Буу алдчихлаа энэ бүгдээ яа идэх. Хажуугаар нэмэр болсон. Энэ нэвтрүүлгийн хүмүүсийн нөгөө реакшн нь авахгүй. Нөгөө энэ хүүхдийг бүр алж өгч. Өчигдөр уучлаарай гэсэн одоо бас уучлаарай. Эдгээр аймгаас аль нь бусдаасаа олон сумтай вэ? Өөр хангаа нэмэр ирнэ. Тэгээд 80 сая аваад дахиад байдаг. Йехөө. Бүх мөнгө алт. Эмэгийн зүг байсан биш та. Би яг харин Аварч авч өгсөн ч одоо иччих. Гарч байгаа дадвал гэлээ гомдолтой. Буурлаас үг сонс. Тэр холоос бас манай танд маш баярлалаа. За. Нэстэ хөгжилтэй нэвтрүүлэг байна. За энийг доорх комментүүд нь уншия. 100 хэдэн комменттэй. Хэлэгчиг алга буурлуудынхаа үгийг сонсож байдгаа сургамж өглөө. Энэ хүүг яйда байц. Гарч таягдвал нэрээ. Би мотон биш тэгээд. Охори энэ дөрөв.
Дэлхийн зөнгийн төсөл будаа шууд дампуурах байлгүй. Ийм ангад наацах юм мэдхгүй байж яаж дэлхийн зөнгийн менежер хийдэг байна. Имэдээ идэхгүй бол яах гэж хамт орсон юм. Тэнийг бацаав бэ. Энэ залуу 5 минутын цохилт хийчихгүй. Тэгсэн бол имээ. Тэгсэн бол имээ 50 саяыг аваад гараад ирэх юм байна. Инээдтэй юм аа. Бүр наар сэрэгчлээ. За энэ 80 сая уналт нэвтрүүлэг гэж энэ шинээр гарсан нэвтрүүлэг үү эсвэл хуучин нэвтрүүлэг юм болоо. Я мэдгүй энэ айгуу гоё нэвтрүүлэг байна. За би н одоо ингээд унтахыг хичээ да.